Сайн байцгаана уу? Өнөөдөр хүүхдүүдэд хамтуулж чад нэг багахан зав гарлаа. Тэгээд 7 хоногийн өмнө юм уу та. Өнгөрсөн 7 хоногийн хагасанд бага маань нэраа маань өвдөд яралтай эмнэлэг твтээд. За тэгээд эхний тоног бол үнэхээр хүнд байсан. Хүүхдийн маань би сэтгэл санаа нь өвдчихсаа тэгэл мэдээж ямар байх нь ойлгомжтой. Тэгэл өдрөөр асаргаа сувилгаа эмчилгээ хийгзээр хагаад арай гайгүй болол. Ер нь одоо 7 хоногийн турш би интернет орчинд ямар ч идэхгүй байсан. Тийм ч зав гарах боломж байгаагүй. Тэгээд өчигдөр эмнэлгээс гараад гэртээ ирээд тэгэл бас л амьдрал маань маш завгүй өнгөрч байгаа. Сайн нэг багахан зав гаргаж ийн хүүхдүүдэд унтуулчаад. Тэгээд хүүхдийн маань би бас яг мэдээж багаар дээрдэж байгаа эмнэлэгт байгаа учраас 3 хоногийн өмнө юм уу те нэг зүйл болсон. Надаар хэлүүлдэхгүй баг хүн болго мэдж байгаа ах. Тэгээд уцааж харах, сөхөөгүй, тэнхэлгүй, сэтгэл санааны өвдчихсэн. Миний хувьд бол одоогийн байдлаар хэд хоногийн өмнө ч гэсэн хамгийн чухал зүйл бол хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг ялангуяа багынхаа биеийн байдлыг маш сайжруулах. Хол ерөөсөө гол зорилго өөр надад бодогдох зүйл юуч байгаагүй. Тэгээд 3 хоногийн өмнө болсон явдлаас болоод сэтгэл санаа мэдээж зүгээр байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ маш олон хүмүүс одоо ингээл хүүхдийн бие арай дээрдэд уцаа нэг ингээ харахаар олон хүмүүс санаа зовсон, захирах турсан олон хүмүүс л бичиж ийн л да. Эргэн тойрныхан маань бол 7 хоног намайг эмнэлэгт хүүхдээс ахиа байж байгааг бол мэдчихсэн. Тэгээд яг юм зүйл ингээ болчлоо. Тэгээд буруу зүйл хийсэн бол хүн ер нь буруу зүйлийнхаа хариуцлагаа үүрэх ёстой. Хүн ер нь эхнээсээ буруу зүйлийнхаа хариуцлагыг өөрөд явж гин тий цаашдаа ч гэсэн үүрэх ёстой. Миний хувьд бол одоо хийсэн буруу зүйл байхгүй учраас одоо бодогдож байгаа хийх ёстой чухал зүйл маань гэх юм бол хүүхдүүдийнхээ гамыг сайн бариад биеийн байдлын бүр яг зүгээр болох ёстой. Тэгэхгүй нөө хүүхд чинь эмнэлгээс яг зүгээр болж гарах боломжгүй л дээ. Яагаад тэгэхээр тэнд маш олон хүүхдүүд 60-70 хүүхдүүд сүүлийн 2 хоног би бүр эмнэлгээс гарахын л төсөөсөн л та. Тэнд олон ээжийн 60-70 ээжинүүд намайг хараад байгаа юм шиг ингээл санагдал. Гэтэ яг үндэ бол хүүхд нь өвдчихэд хахад намайг анхаарах тэнхэлтэйч бас ээж бас ховор л байсан л ах л та. Тэгээд одоо миний хувьд л хүүхдүүдийнхаа биеийн байдлыг зүгээр болгох. Урдх ажиллаа хийх. Тэгээ сая эмнэлэгт 7 хоног байж байгаа хугацаанд маш олон л хүүхдүүд хүнд ирж байгаа. Энэ жилийн ханиадны вирус бүр үнэхээр амар байна. Хүүхдүүдийг айгүй хурдан бие нь мутгаж байна. Тэгээд зөвхөн ханиад шууд ингээл юу яага шингэн алдуулаад хүүхдийн биеийн байдал бүр айгүй хурдан хугацаанд мутгаж байгаа. Тийм ухаан ханиад гадуур байгаад байна. Аль бол хүүхдүүдэд ханиад хүрэхгүй байхыг хичээх. Тэгээ хүрсэн тохиолдолд хурдан эмчлэг харгыг та нар манаас аваарай. Тэгээ тиймэрхүү л зүйл айгүйх бодогдчихлаа. Энэ эмнэлгийн тэг өстой нэр эм цэвэрлэгч нар 24 цаг л ажиллаж ийн нээж нар ялгаагүй тэгэл хүүхдээ зүгээр болохын тулд бас ачаалал бүр амар